За юу байцгаана энэ өдрийн амар амгаланг ирж байна. За сүүлийн Мартин Наймнаар унсан уншлага бол таалагдсан гэж бол найдаж байна. Бас их олон хүмүүс коммент бичсэн байлээ. Өмнөх уншлагуудыг бодвол бас нэлийн хүмүүст их таалагдах шиг болсон. За тэгээд маш их баярлалаа. Донешн хийлгээс хүмүүст бол бас их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд шууд уншлага руугаа орё. Энэ удаагийн уншлага болохоор харилцаа холбоогүй байгаа хүний талаарх уншлага байгаа. За тэр харилцаа холбоогүй байгаа хүн маань яг таны талаар юу гэж бодож байна? Тэр харилцаагаа цаашдаа ямар байгаа гэх мэдчлэн нарийн түүхтэй мессежүүдийг авах болноо. За мэдээж 3 уншлагатай. Уншлага маань явагдаж байна. Түрүү нь би яг биччихсэн чинь дахиад тасалдчихлаа. Ингээд бичлэг тасалдчихаар дахиж эхлэхлээр миний жоохон уур хүрээд байд юм аа. Тэгэд жаахан стресстэй эхэллээ. За гэхдээ зүгээрээ. За ингээд 3 уншлагатай групп байна. За эхний уншлага бол эхний уншлагын сонголт бол Wildflower эрхчлөө гэсэн ийм юутай хүзэр байна. За Lily of the Valley гэдэг хүзэр байна. Power of Visualize a Better World. За энэ бол Lotus Enlightenment. За ингээд ийм 3 сонголттой уншлага. За шууд олон юм уншлага руу оръё. Эхний сонголт руугаа шууд оръё. За эхний сонголт болох Wildflower гэдэг хүзрийг сонгосон хүмүүсийн маань energy checking хийя. За энергийн шалгалт руу ороод харахад болвол хамгийн ихэнд гарч ирсэн хүзэр бол энэ бол харагдаж байна те. Тэгэхээр ерөнхийдөө ойрт бол нэлийн зүүдээ санахгүй ч юм уу, зүүд нойр айгу зүнтэй орж ирж байгаа боловч та тэрнийхээ яг учрыг олохгүй те. Зүүдээ бол жоохон анхаарах хэрэгтэй гэсэн юм мессеж гарч ирсэн байна. За одоо энергийн шалгалтыг нь бас ингээд харах юм бол ерөнхийгөөрөө бол маш юм амьдралынхаа төлөө тэмцсэн байдалтай бол харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол маш их үйлдэл авч байгаа. Одоо л яг бодож исэн сансан зүйлсүүдээ эхлүүлэх юм ирчүүч орж байгаа. Эхлүүлэх тийм урам зориг орж байгаа. За энийг нь харахад бол маш юм баярлууштай тий бахархууштай бол харагдаж байна. За тэгээд миний дараа унсан хүзэр маань болохоор Metamorphose. Тэгэхээр таны хувьд бол хичнээн үйлдэл аваад тэг хичнээн амьдралдаа маш ингээд эхлүүлэх гэсэн зүйлүүд эхлүүлсэн ч гэсэн таны хувьд тийм өөрчлөлтөнд оруулах шаардлагатай. Та яг өөрөө тэрийг мэдж байгаа. Гэхдээ өөрчилж чадахгүй нэг зүйл байгаад байна. Таны яг тэр зан характер ч юм уу эсвэл амьдралыг
үзэх үзэлтэй ямар нэгэн зүйл дээр чинь танд өөрчлөгдөх шаардлагатай нэг зүйл байгаа. Гэхдээ та тэрийг өөрчилж чадахгүй нэг зүйл байна. За дээрээс нь та бол амьдралыг нууцлаг таны амьдралд юм тохиолдож байгаа янз бүрийн юм синхрон ч юм уу ижил тоонууд харах ч юм уу эсвэл бол ягаад ч юм санаандгүй байдлаар юм нууцлаг сүнслэг зүйлүүд тохиолдож байгаа. Тэрийгээ бол та маш гоё юм айгуу тийм бэлэгшээлтэй хүлээж авч байгаа тэр зүйлсийг амьдралд чинь юм нууцлаг зүйлүүд маш их тохиолдож байгаа. Энэ бол яг ингээ сайнны тохио гэдгийг бол та мэдэрж байгаа. За дээрэс нь та яг одоо л яг өөрийнхөө яг тэр зүрх сэтгэлийн дуудлагыг ингэж ойлгож сонсож эхэлж байгаа. Одоо л та яг би юунд дуртай юм, би яг юу хийхийг хүсдэг хүн юм. Би яг ямар чиглэлээр явах ёстой юм гэдэг зүйлээ одоо л нэг өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсч эхэлж байгаа. Би яг ямар хүнийг хүсдэг, харилцаан дээр ямар эрэгтэй хүнийг те ямар зан авиртай, ямар хуу хандлага, хүсэл тэмүүлэлтэй бодолтой хүнийг ингээд би ирээдүйн нөхрөө болохыг хүсэж байгаа вэ гэдгийг бол одоо л ойлгож эхэлж байгаа бол харагдаж байна. За дээрэс нь ойлгомжгүй санагдаж байгаа тэр нэг юм нууцлаг санагдаж байгаа зүйлс юм далд утгатай зүйлс гэдээсэн. Тэрнийхээ бол яг ингээд утга санааг ерөнхийдөө ойлгох гэж нэлээд ингэж чармааж байгаа бол харагдаж байгаа тий. Өөрийнхөө яг тэр нөгөө нэг цаанаас нэг л юм гоё тохио өгөөд таныг нэг л гоё зам руу оруулах гэдгийг та мэдж байгаа болохоор та өөрийнхөө зүгээс би за ийм гоё үе ирж байгаа юм чи ямар ч гэсэн өөрийнхөө зүгээс бол хичээх хэрэгтэй мэн гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр та бол яг энэ хичээгээд энэ хичээл зүтгэлийнхаа үр дүнг бол хүртэж чадна гэдэг бол ийм итгэл үнэмшилтэй байгаа. Гэхдээ яг өөрийнхөө хувьд өөрчлөх зүйлс байгаа учраас яг энэ өөрчлөх ёстой зүйлээ өөрчилж чадахгүй байгаа энэ зүйл нь бол таны яг энэ урагшилж байгаа энэ энергит чинь баг зэрэг садаа болж байгаа харагдаж байна. Гэхдээ бол танд яг энэ урам зориг те эрч хүч бол байгаад бол маш юм талархууштай те бахархууштай зүйл байна. Тэгээд зүуд нойроо бол жоохон ажиглал бас зүгээр харагдаж байна. За тэгээд ордны энергиудыг харах юм бол мэдээж материйн ордны энерги гарч ирсэн. Материйн ордны энерги бол материалист хамгийн зодиак 12 саяны зодиакийн тийм хамгийн материалист буюу мөнгө санхүү дээр маш их анхаарал хандуулдаг орд байдаг байгаа. За тэгээд таны яг одоогийн энерги бол маш их юм амбиц мөнгө санхуудаа анхаарсан. За дээр нь нэг аймарын хоёр зүйл рүү өсчээд ахгүй аль болох нэг зүйл рүү төвлөрөхийг хичээж байгаа ийм энерги бол харагдаж байна. За ингээд энэ энергийн шалгалт бол таарсан болвол мэдээж энэ бол таны групп мөн. За энэ группээ тэгээд үргэлжлүүлээд уншилгаа явъя. За мэдээж та өөр энэ группийн энергийн шалгалтанд таараагүй бол өөр групп сонгох боломжтой. За ингээд гол сэдв рүүгээ ороход бол тэр харилцаа холбоогүй байгаа хүнийхэн талаар харцгаая.
одоогийн нөхцөл байдал төр чинь гарч ирж байсан. Энээр жижиг төр чинь гарч ирж байсан. Өдрүүд бас гарч ирж байна. За харилцаа цаашдаа яах вэ гэдгийг нь бол энэ хөдрөөс ямар байгаа вэ гэдгийг нь бол энэ хөдрөөс асуусан. За өмнөх энэ хөдрүүдээр болохоор таны талаар энэ харилцааны талаар юу гэж бодож байгаа гэдгийг бол харж байна. За тэгээд үйлдэл хийх үү гэдэг бас асуултыг асууна. За гэт хөдрүүдээ гоё цэцэлж агаад нэгээр нь тайлбарлаад явъя. Тэгэхгүй бол яг холилтынхаа дундуур тайлбарлаад явхлаар те яг холилтоо алхасыг ихлээр алхасгаж жоохон хэцүү болчихно. Тэгэхээр нэм өсөн сайхан холж агаад алхасхыг хүсэж байгаа хүмүүс байвал алхасах боломжийг өгөөд ингэж явъя гэсэн бодолтой. Нөхөө бүх хөдрүүдээ ихлээр татлаа. За тэгэхээр энэ хөдрүүдийг тайлбарлаад ерөнхийдөө нэгдүгээр группийн уншлага дуусаад шууд дараагийн групп руу ороод явна гэсэн үг. За тэгээд таад маань бас комент бичээрэй, ингэж уншвал ямар байна. Эсвэл бол яг ингээд асуултаар нь хуваагаад хөдрүүд илгээд явбал зүгээр байна уу гэдгийг нь бас хэлээд өгөөрэй. За За энэ харилцаагүй байгаа тэр хүнийх нь яг одоогийн энергийг нь харах юм бол ерөнхийдөө бол нэлийн ганцаараа юмсыг туулахыг оролдож байгаа харагдаж байна. Нэг тийм эгондоо дийлдсэн харагдаж байна. Өөрөөгөө нэг жоохон амжилтанд хүрээл, нэг жоохон гэлэлцаал, нэг жоохон хүмүүс магтаад ирсэн чинь өнгөрөөд нэлийн сагсуураад жоохон их цаан суусан бол харагдаж байна. Найс нөхдөдөө цаг хугацааг өнгөрүүлж байгаа харагдаж байна. Харилцаа гэхээсээ илүүтэйгээр яг өөрийгөө завгүй байлгаж энэ харилцааг мартахыг бол хичээж байгаа харагдаж байна. За тэгээд энэ ойргон зан нь бол мэдээж цаг хугацааны ирэхээр бол дарагдаад ирэхээр таныг санах нь үнэн байдаг. Ерөнхийдөө иймэрхүү энергитэй тий хумх арслан ордны доошоо арсан энергитэй хүмүүс бол мэдээж хооронд одоо хосын харилцаанд таг алга болж байгаа буцаад эргэж ирэх тийм циклтэй ерөнхийдөө тиймэрхүү хөдөлгөөнтэй байгаад идэг, тийм зан авиртай байгаад идэг. Их зан гаргалцаас надад энэ хүнээс илүү нь олдно ч юм уу. Эсвэл бол за намайг жоох үйл ойшоох ч юм уу, намайг жоох игнортчвал би өстой амар тэнэг байдалд орчин ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар харилцаанд жоохон зай өгөөд тэ жоохон өөрийгөө хамгаалсан байдалтай байжгаад дараа нь гинт таныг санаад тэ нэрэл энэ хүн чи айгүй миний хувьд чухал хүн юм байна штэ гэдгийг гинт ухаарсан юм шиг хурж ирээд амьдралд чинь буцааж ингэж орж ирэх гээд байх хэсэг хугацааны дараа ингээд ийм
ядаргаатай ойлгомжгүй юм нэг заваарсан харилцаанд оруулах гадаах ийм магадaltaй байдаг. За энэ хүний яг одоогийн гаргаж байгаа зан авир нь бол иймэрхүү байна. За тэгээд энэ харилцаанд ямар хөө байгаа вэ гэж энэ харилцаанд яагаад харилцаагүй болчихоо харилцаа холбоогүй байгаагийн шалтгаан нь юу? Энэ харилцаанд юу өөрөө ямар хөө бодолтой байгаа юм бэ гэд харахад болвол за нэгт болвол эмэгтэй хүнтэй холбоотой энэ хүнд маш их хар бараан дурсамж их байна. Эмэгтэй хүнээр хүчирхийлүүлж исэн сэтгэл зүй болон би мах бодийн хувьд ч юм уу те магадгүй эмэгтэй хүний юм хүчирхэг юм дарангуултай юм мэдрэмжээс болоод ерөнхийдөө эмэгтэй хүнээс тодорхой хэмжээний шарх авсан бол харагдаж байна. За тэгээд энэ одоо камер ягаад чинь байдлаас өөр харагдаад зөө чор. За тэгээд энэ жоолтуулах хэрэгтэй болов. Ингэх хэрэгтэй болов. Гэснээ энийг жоох хаштуулаа. Тэгэхгүй хит их гэрэл гэлбэж харагдаад байна. За одоо ээж ялгаа юм. Нэг л фокус буруу өгöd ах юм ааш. За за дээрэс нь энэ хүн маань бол яг энэ эмэгтэй хүнээс авсан шарах байгаа шүү дээ. Энэ эмэгтэй хүнээс авсан шархаасаа болоод өөрийнхөө хувьд яг тийм маскулин энержи тий бүр амар амьдралыг бүр таашаагаад бүр зөрөгтэй байгаад хийгээ хүссэн үйлдэлээ хийгээ зүрх сэтгэлээ дагаад ингээд явах юм чадамж нь бол жоохон буурсан харагдаж байна. Гэхдээ бол энэ харилцаанд бол аль болох тэр шархаа ангаагаа тий аль болох өөрийнхөө дуу хоолойг илэрхийлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг танд илэрхийлээд энэ гоё юм харилцаа холбоогоо нийлдэлтэй байлгахыг аль болох хичээж байгаа. Маш хичээж байгаа өөрийнхөө хувьд. За дээрэс нь тэр нэг юм гацаанд орсон юм байдлыг болвол эрэг талаас нь харж ерөнхийдөө шийтгэж маш их хичээж байгаа харагдаж байна. Энэ харилцааг болвол яг үнэндээ энэ хүн хичнээн яг одоогийн байдлаар тийм амар гал асаал дүрэлцсэн мөр амар догтлон биш байгаа ч гэсэндээ цаана нь маш их потенциал байгаа, цаана маш гоё юм үнэт зүйлүүд байгаа гэдгийг нь бол мэдрээд байгаа юм. Тэр нэг харилцаа бол маш ирээдүйтэй санагддаг. Энэ харилцааг яг энэ харилцаа ирээдүйд яг бүтэмжтэй байх болов гэдгээс илүүтэйгээр зүгээр л яг одоо таныг ингээд амар хайрламаар байгаа. Яг одоо ингээд энэ харилцаа гоё болохыг хүсэж байгаа. Ер нь бол ингээд одоодоо илүү төвлөрж ийн ирээдүгээ бол яг орчлон ертөнцид даатгаж байгаа яг юм гоё яг зөв энергиэр бол энэ харилцаанд бол хандахыг хичээж байгаа. Ер нь бол хандж байгаа гэж бол харагдаж байна. Дээр нь зүрх сэтгэлээ бол маш их сонсож байгаа. Зүрх сэтгэлийнхаа дуудлагыг бол маш анхааралтай сонсох гэж хичээж байгаа. Гэтэ мэдээж хүний зүрх сэтгэлийн дуудлага гэдэг бол хүнийг яг хамгийн хэцүү нөхцөл байдалд оруулж иж ингэж мэдэгдэх магадгүй танаас харилцаа холбоогоо таслалж ингэж заавал хэцүү байдалд орж иж ингэж танд хэрэг сэтгэлтэй байснаа та тэр хүний хувьд хэрэг чухал байсныг ямар үнцэнтэй хүн байсныг бусдаас ямар онцгой хүн байсныг мэдрэх байсан ч юм уу тиймэрхүү бол байдалтай харагдаж байна. За дээрэс нь яг таны нөгөө энержи чек дээр гарч ирж ирсэн орчлон ертөнцийн яг тэр нууцлаг байдлыг нууцлагаар нь хүлээж авч байгаа буюу энэ харилцаа ч гэсэн энэ хүний хувьд бол яг тийм яагаад учирсан мэддэхгүй гэхдээ ямар нэг юм холбоотой санагдаж байгаа юм нууцлаг
цаанаа л нэг ямар шалтгаантаа мэддэггүй тань татагдаад байгаа ч юм уу те. Энэ зүйлийг бол энэ хүн бол бас их гоёор хүлээж авч байгаа. За энэ бол угаасаа ингээд амьдралд нууцлаг зүйлүүд байх ёстой, бүх зүйлийн угаасаа ингээд хариултыг олох албагүй ч гэдэм үү те. Тийм байдлаар бол хүлээж авч байгаа. За тэгээ төгсгөлд нь бол бас маш эвгүй үзэр гарч ирсэн. Энэ хүнд бол уруу татж байгаа хүн байна. Өөрийг нь маш буруу зүйл рүү эмгтэй хүн ч гэдэм үү те. Эсвэл бол найз нөхд нь ингээд таны талаар жоохон юм буруу ойлголтыг тэр хүнд өгөөд байгаа ч юм уу те. Наад эмгтэй чи ер нь яг чам сайн юм уу ч юм уу ч юм уу те. Ямар нэгэн юм буруу мэдээлэл, буруу уруу таталтанд энэ хүнийг ингээд толгойг нь эргүүлээд байгаа нэг зүйл байна. Энэ нь эмгтэй хүн ч гэж магадгүй. За тэгээ мэдээж та энэ талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мэдээж би хувийн уншлага хийж байгаа. Би одоо бол яг ингээд хүзрөөсөө яг 10 холиод тэгээ энэ хүзрийг бол заримдаа 5 холдог. Тэгээд гарч ирэхийг хүссэн, хэлхийг хүссэн бүх хүзрүүдийг ингээд татаж авдаг байгаа. За тэгээд энэ харилцааг яг ямар байгаа боيو таныг яг юу гэж бодож байгаа юм те. Сая бол энэ харилцааг ямар байгаа гэсэн бол одоо яг таныг юу гэж бодож байгаа. За тэгээд энд болохоор энэ харилцааны ирээдүг юу гэж харж байгаа. Тэгээд үйлдэл хийх үү гэдэг ийм асуултууд байгаа. За таны талаар болохоор маш юм mature эмэгтэй гэж бол хард юм байна. Жохон хүчиг тийм гинэн томоогүй биш тий. Альва зүйлийг маш юм гоё туршлагатайгаар маш ухаалгаар ингэж шийдэж чаддаг. Нэг тийм харьцаад хэцүү байдаг да нэг жоохон охтуудтай ч юм уу нэг өөрөөсөө нэг настайгуур хүнтэй харьцна гэдэг бол бас хэцүү байдаг тий. Тэр хүнийг ингээд ойлгуулах ёстой юм шиг ухаан судал нь хүлээх ёстой юм шиг тэг нэг юм тийм биш таныг бол маш юм ойлголцоход амар маш юм ухаалаг өөрийн гэсэн бас юм үзэл бодолтой тийм хүн гэж бол бодд юм байна. За гэхдээ тэглээгээд амар юм муу санаа суусан биш. Айгуу гоё нэг тийм зүрх сэтгэлийн хувьд бол маш юм цайлган айгуу гоё юм эвдрээгүй хөөрхөн юм зантай. Сэтгэлээ бол хүнд нэг тэгж амар ингэж эмтлүүлээд нэг ингээ муу зан суугаад хүнийг хардаж сэрдээд тийм бол биш. Айгуу гоё хүнийг ингээ ойлгох гэж хичээдэг юм гэж бол боддtiin байна. За тэгээ таныг бол яг юм гоё одоодоо амьдарч чаддаг хүн гэж бол хардаг гэж харагдаад байгаа. Яг ингээд одоо нэг ямарваа нэг амьдралд том асуудал тулгарлаа гэж одоо тэр асуудлыг яг л байгаагаар нь за энэ бол ингээд яг одоо нэгэнт асуудал бий болцсон юм чи одоо энийг яах вэ гэдэг байдлаар айгуу гоё тайвнаар хүлээж авдаг ч юм уу тий. Одоо байгаа зүйлүүдээгээ яг ингээд хүлээж аваад яг байгаагаар нь заавал өөрчлөх гэж хэдэх хичээхгүй ямарваа нэгэн заавал өөрийгөө зовоогоод байхгүйгээр айгуу гоё байгаагаар нь хүлээж авдаг. Өөртөө байгаа зүйлүүдтэй бас юм талархалтай ханддаг ийм гоё хүн гэж бол боддөг юм байна. За тэгээд энэ харилцаа цааш та ямар байгаа вэ гэхэд болохоор natural order гэхээр орчлон ертөнцөөс яг ингээд нөхцөл байдал нь яг гоё бүрэлдээд энэ харилцаа яг гоё юм эвтэйхэн яг аргалахад эвтэйхэн нөхцөл байдлыг бол жоохон хүлээж байгаа харагдаж байна. За тэгээд таныг яг одоогоор бол үнэндээ ойлгохгүй байгаа. Тийм болохоор ирээдүйд бол таныг арай жоохон ингээд өөрийгөө ойлгуулад ойлгомжтой болоод ирээсэ гэж бол бас хүсэж байгаа харагдаж байна. За тэгээд celestial guidance гэхлээр бол энэ хүн бол яг энэ ирээдүгээ ингээд төсөөлөе гэхлээр айгүй хэцүү санагдаад байгаа. Ер нь бол ингээд өөрийнх нь тал бүх зүйл байхгүй байгаа юм шиг тийм. Орчлон ертөнц яг өөрийгөө нэвэхгүй байгаа юм шиг нийлийн харилцаан дээр нэлийн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм шиг тэгж бас санагдаж байгаа юм байна. За тэгээд тань руу үйлдэл хийх үү гэхэд бол 50-50% хоёр үзэр гарч ирсэн. За тэр хүн бол үйлдэл хийхгүй байх шалтгаан нь бол өөрийнхөө сэтгэл зүйн доктортой байдлыг хадгалж үлдэхийн тулд өөрийгөө тэгж аймаар ингээл
хүчлээлтэй өөрийгөө тэгэж ингэж зориг гаргах шаардлагатай болгоод өөрийгөө яг амьдралыг амар зэгцэлж тань руу ирэхийн тулд те эрсдэл хүлээн барин ингэж яхаасаа илүүтэй өөрийнхөө амар амгалан бодох юм бол энэ хүн тань руу үйлдэл хийхгүй. Гэхдээ яг зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсоод үнэхээр зүрх сэтгэлээ дагаад ямар ч золиос ямар ч зоргийг өөрөөсөө гаргасан хамаагүй би энэ хүсэж байгаа зүйлийн төлөө тэмцэнэ гэж хэлэх юм бол яг тань руу бол үйлдэл хийхээр харагдаж байна. За ингээд энэ удаагийн маань нэгдүгээр группийн маань уншлага ингээд өндөрлөж байна. За тэгээд яг энэ талаар илүү гоё дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мэдээж хувийн уншлага би хийж байгаа. За энэ группийг сонгосон хүмүүс маань ямар аффирмашн илгээх вэ гэхлээр За тэр хүн өөрийнхөө шарахыг ангаагаад над дээр эргэж ирнэ гэдэг гоё аффирмашныг илгээгээрэй. Тэр хүн өөрийнхөө шарахыг ангаагаад над дээр ирэхэд бэлэн болно гэсэн гоё аффирмашн илгээгээрэй. За тэгээд 2 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. За мэдээж намайг дэмжиж тусалдаг, донешн илгээдэг, хувийн уншлагаас авдаг хүмүүстэй мэдээж хайртай баярлдаг гэдгээ бол үргэлж хэлнэ. За. Гэтэ 1-р группийн айлгдыг сонсохгүй 2-р группийнхаа уншлагт ингээд үлдээсэн байж магадгүй л гэхдээ ямар ч байсан хэлчихээ. Сонсож байгаа хүмүүс бас байгаа байх гэж найдаж байна. Окей. За. Гэсэн чинь би нөгөө нэг группийнхаа хүмүүнийг хамт холцсон юм бах та. 2 дугаар группийнхаа хүдрийг хараад болтгүй шүү. Яна ямар хүзэр байлаа. Та бүхэн минь хилээд өгөөрэй. Амарлис байсан. Нэг нь бол лотос байлаа. Лотос байсан шүү дээ. Тийм лотос тэг Lily of the Valley байсан шүү дээ. Тийм. За. Lily of the Valley. 2 групп маань ингээд уншлагынхаа энержи чекийг хийж эхлэе. La Rivière. Гайхалтай. Гайхалтай сайхан хүзрүүд гарч ирж байна. Үнэхээр гайхалтай. Мм. 17-гийн тоо бол та нарт маань их чухал тоо байдаг гэж магадгүй харагдаж байна. Яг 17-нд төрсөн ч үгүй юм уу? 17 дугаар байранд амьдэрдэг ч юм уу те. 17-гийн тоо их чухал харагдаж байна. Яа, честон нэр энержи чек дээр айгүй их хүзэр гараад ирчих чинь вэ. За. За энэ группийг сонгосон хүмүүс маань бол хилэн цэхэр, хонь, ном, охины ордны энергитэй хүмүүс байх магадлал өндөр байна. За ямар ч байсан энержи чекээ бол эхлээд эхний үзрөөсөө ахуулаад харъя. За та хэдмэн бол
амьдралын урсгалыг бол маш гоё яг юм урсгалын дагуу хөвж мэдэрч байгаа буюу амьдралд яг үндэ нэг амар бүх зүйлийг өөрчлөх гээд байх шаардлагагүй. Амьдрал өөрөө айгүй гоё баялаг юм аа. Амьдралын зовлон нь чамдтай юм, жаргал нь чамдтай юм, тайван байх нь бүр амттай юм аа. Тийм учраас амьдрал бол мэдээж яг таны хүсэж байгаа зүйл рүү урсж байгаа нь үнэн учраас би энд ингээд гоё өөрийгөө сул тавиад хөвөөд явъя гэсэн юм гоё энергитэй бол харагдаж байна. За дээрэс нь өөрийнхөө хувьд бол маш их ангаалтуудыг сайн хийж чадсан байна. Эргэн тойрны хүрээлэн буй орчныхоо хүмүүст ялгалт хийсэн ч юм уу эсвэл бол тэр хүмүүсээс сэтгэл зүйн хараат байдлаа бол татаж авч чадсан харагдаж байна. За дээрэс нь өмнө нь яг өөрийг чинь дарангуулалт ингэж оруулаад идэг ингээд ийм айдас хүүдээс тавтуулаад идэг юм эмэгтэй хүний энергийг бол өөрөөсөө тасалж авч чадсан харагдаж байна. Тэндээс өөрийгөө эдгэж ангааж болж чадж байгаа харагдаж байна. Үнэхээр баяр хүргэе. За тэгээд яг нөгөө гэртээ эргэж харин гэдэг шиг та амьдралынхаа тав тухайг бол яг гоё олж чадсан харагдаж байна. Өөрөө өөрийнхөө яг тэр жанжин шугамаа бариад яг өөрийнхөө дотоод хүнийг ингэж нээгээд яг дотгошоогоо ороод суудсан харагдаж байна. Яг гадагшаа ингэж яваад байхаас илүүтэйгээр за дээр нь ингээд өөрийнхөө энергийн хувьд бол тэнцвэртэй болоод ирсэн учраас яг одоо бол маш их ийм гал энерги ихтэй юм хийж бүтээ гэсэн энерги ихтэй бол бас харагдаж байна. За дээр нь энэ агуугаасаа гараад яг одоо ингээд бүх зүйлийг алий талий гэсэн ийм энерги бол бас харагдаж байна. Яг тэр агуудаа бүгээд яг шархаа эдгээгээд ингээд хамаг юмынхаа учрыг олохыг нь олцсон. Одоо харин би бол эндээс гарнаа гэсэн ийм энерги бол харагдаж байна. За тэгээд хөдрийнхаа астрологийн энергиудыг харах юм бол ерөнхийдөө юмсыг маш ингэж төрүүлж санаачилж одоо яг өөрийнхөө хий гэж бодож байсан зүйлээ шууд зориглоод хийгээд магадгүй хэрвээ олон хүмүүстэй ажилтдаг бол тэр хүмүүсийг илүү манлайлаад ингээд аваад явж байгаа энерги бол байна. Хэрвээ өөрөө ганцаараа ажилтдаг бол бүх зүйлийг ганцаараа өөрөө ингээд бүтээх гэсэн юм энерги бол харагдаж байна. За дээрэс нь маш юм гадуур дотор явсан олон хүнтэй танилцъя гэсэн гоё энерги бол харагдаж байна. Таны ингээд зүрхэн чакрач бол нэлээд нэгц харагдаж байна. Зүрхэн чакра нэгдгэр хүн бол яг ингээд юм хийж бүтээ хүмүүстэй шинээр танилцъя, гарын орё гэдэг ийм гоё энергиуд ингээд нэгдээд ирдэг байгаа. За дээрэс нь хоолой хүрдний чакра бол маш сайн санагдаж байна. Яагаад гэвэл энэ группийн яг энерги нь бол тэгж мэдрэгдээд байна. Эхрийн ордны энерги бас мэдрэгч юм. Тэгэхээр харилцаа холбоо маш сайтай байна. Тэгэхээр энэ бас хоолой хүрдний энерги сайтай байна. Дээрэс нь аливаа зүйлийг нэг амар төгс байлгах гэдэг дээрээ жоохон анхаараарай. Тэгэхгүй бол яг одоо ингээд айгуу гоё юм гал энергитэй байгаад байдаг. Гэтэ энийгээ төгс хийх гээд ингээд тэгэхээр нөгөө гал энерги нь шаталтанд ороод ингээд энергийн шаталтанд ороод ядаргаанд орох магадлал өндөр байдаг учраас өөрийнхөө хувьд тодорхой хэмжээний аливаа зүйлийг заавал төгс хийх гэж оролдох хэрэггүйгээр шууд ингээд тэндээсээ суралцаа дараагийн юмаа хийгээд ингээд өөртөө бас давхар амралт өгөөд ингээд явбал зүгээр байна. За дээрэс нь энэ үеэр гал энерги өндөр байгаа учраас хүмүүс төгс хонцон санах хүнтэй ингэж хэрэлдэж муудалцах, түргэн уур гаргах иймэрхүү зүйлүүд дээрээ жаахан анхаарал өгвөл зүгээр харагдаж байна. За тэгээ заавал аливаа нэгэн юмсын бүр ингээд учир цангалааг нь олох гээд бүр гүн рүү ингэж орох гээд хасаа илүүтэйгээр айгуугаа ингээд хөнгөн шийдэд явчвал бол их зүгээр харагдаж байна. За одоо ингээд энэ энергийнхаа шалгалт нь хэрвээ таарсан бол таны сонгох ёстой групп бол үнэхээр мөн байсан гэсэн үг. За хэрвээ групп нь энергийн шалгалтанд дарахгүй бол өөр группийг сонгоод явах хэрэгтэй. За ингээд гол уншлага руугаа оръё. Тэгээд харилцаа холбоогүй байгаа хүний талаар мэдээллийг эхлээд авъя. За эхлээд тэр хүний яг одоогийн энергийн байдлыг харъя. Twin flame байх магадлал өндөртэй харагдаж байна. Хоёрын
энерги чинь рефлект бол би биенлүүгээ бас жоохон туссан байдалтай харагдаж байна. За одоо харилцааныхын талаар харъя. Twin flame байх магадлал маш өндөр харагдаж шүү. Тэр каверн бас гарч ирж байна. Сүнсний холбоо бол харагдаж байна. За таныг юу гэж боддог талаар ингээд харж байна. За одоо тэгвэл энэ харилцааныхаа ирээдүг юу гэж хардгийг нь харъя. За тэгээ тань руу үйлдэл хийх үгүй юу гэдгийг нь бас харъя. Yes. За. Хорошо. Ингээд тус-тусд нь тавьж байгаа сайхан тайлбарлана. Таны талаар бодвол за харилцаагаа юу гэж боддог вэ гэдэг нь дараагийн бороо орж байж. Дараа гээд зөв. Миний дараалж юм болохоор чи гэж орж исэн. Зөв. Зя. За эхлээд тэр хүний яг одоогийн нөхцөл байдал юу н одоо тэр хүн маань ямар хөө энергитэй байна вэ гэхэд бол мэдээж бас ийм эгоны шинж чанартай жоохон өөрийгөө нэгт тавьсан ийм бардам зан жоохон хүйдүүлсэн таныг яг өөрөөсөө гүйлгэе гэсэн бодолтой тиймэрхүү харагдаж байна. Гэхдээ бол энэ хүн яг нэг
зорих юм бол тэр зүйл рүүгээ бүр бүх юмаа дайжлаа золиослоод ингээд явах чадвартай учраас таныг бол бас нэлийн ажиглаж байгаа. Таны сул талууд болгон давуу талууд юу юм? Бит хоёрыг үнэхээр ингээд урт хугацааны харилцаа үүсгэхэд яг ингээд тохиромжтой эмэгтэй хүн юм уу? Эсвэл эрэгтэй хүн ч юм уу те? Миний яг ингээд хүсдэг, эсрэг хүснээсээ хүсдэг юм зүйлүүд энэ хүнд байна уугүй нэлийн юм шинжсэн байдалтай харагдаж байна. Гэхдээ давуу тал нь гэх юм бол энэ төрлийн хүмүүс бол харилцаан дээр маш юм нэгт нямба байдаг байгаа. За тэгээд гал ордны энерги, газар ордны энерги хамт гарч ирж байна. Тэгэхээр бол энэ хүн яг одоогоор жоохон амжилттай байгаа ш магадгүй тэндээ жоохон өнгөрсөн байдалтай. Эсвэл энэ харилцаан дээр жоохон давуу эрх эдэлсэн байдалтай харагдаж байна. Та жоохон энэ хүний өнөөс гүгээд юм а да. Нүргээд энэ хүн бол тэгж жоохон тиймэрхүү мэдрэмж авсан байдалтай харагдаж байна. За энэ харилцааны бодлоор юу гэж боддгийг нь харъя. За харилцааныхон талаар харахад бол хоёр бол яг харилцаа эхлээд бие биендээ хэл хязгаараа яг зөв тавьж чадаагүй бол харагдаж байна. Дээр нь хоёулаа одоо энэ ажил амьдралынхаа хажуугаар ингээд уулзаж учраад жоохон эрүүл мэндийн хувьд асуудалд орсон, ядаргаанд орсон ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүд бол харагдаж байна. Эсвэл бол та хоёрын харилцаа тасарсан байдал нь яг та хоёрын сэтгэл зүйд маш их нөлөөлөө. Тэр сэтгэл зүйн хямралаас болоод бас бие мах бодон жоохон юм асуудалд орсон харагдаж байна. За тэгээд энэ хүн бол яагаад ч юм ямар нэгэн шалтгаанаар энэ харилцаанд маш их хичээл зүтгэл гаргаж чадахгүй байгаа, гарахыг хүсэхгүй байгаа гэсэн юм бол мэдрэмж бол харагдаж байна. За уг нь бол энэ хүн эмэгтэй хүнээс эмэгтэй найз нөхдөсөө ч юм уу ээж эгчээсээ бол уг нь бол зөвлөгөө авал зүгээр харагдаад байна. Даанч энэ хүн маань бол ерөнхийдөө хүний үг сонсох жоохон дургүй хүн байх магадлалтай байна. Гэхдээ энэ хүн маань бол энэ харилцаан дээр өөрийнхөө хувьд хичнээн хүч чадал мэдэрхгүй хичнээн ингээд амар хүсэл тэмүүлэл амар тийм юм маскулин энержи байхгүй байгаа ч гэсэн энэ хүн өөрийнхөө хувьд бол маш хичээл зүтгэл гаргаж байгаа энэ харилцаан дээр нэлээд хичээж байгаа. Нэлээд өөрийнхөө эгог дарах гэж тэгээ өөрөө ингээд үйлдэл хийх гэж бол нэлээд хичээж байгаа. Тэхийн тулд бол энэ хүн өөрөө бодох хугацаа бол маш их хэрэгтэй байгаа. Өөрийгөө тусгаарлаад за би яг энэ харилцааг би хүсэж гинэ үгүй юу? Яг би ийшээ зориглоод ингээд үйлдэл хийгээд явж чадах уугүй юу гэд тэгээ ерөнхийдөө энэ гол зүйлүүд дээр айгүй их ингээд бясалгаж байгаа харагдаж байна. За тэгээд энэ хүний хувьд бол яг эргэн тойронд нь сөрөг нөхцөл байдал бол байгаа харагдаж байна. Найз нөхдийн хүрээлэл ч юм уу эсвэл юм муухай мэдээ дуусан ч юм уу тий. Эсвэл эргэн тойронд нь яг өөртөө сөргөөр нөлөөлдөг хүмүүс их байгаа. Нөхцөл байдлаас энэ хүнийг маш их ядраадаг, энергийг сордог бол харагдаж байна. Тэрнээсээ салаад энэ хүн яг өөрийнхөө замаар явахыг хүсэж байгаа. Өөрийнхөө замаар явна гэдэг нь бол яг энэ харилцааг бол бас сонгох уугүй гэдгийг бас давхар бясалгаж байгаа гэсэн үг. Яг би өөрөө ганцаараа өөрийнхөө яг тэр сүнсний зорилго руу ингээд явах ёстой юм уу? Эсвэл бол надад хайр сэтгэл хэрэгтэй юм уу үгүй юм уу гэдэг байдал дээр маш их зүйлийг бодож байгаа харагдаж байна. За тэгэнгүүт таны талаарх бодол мэдрэмжийг нь харахад болохоор гоо үзэглэнтэй гадаад төрхийн хувьд бол танд бол үнэхээр ингээд татагддаг. Үнэхээр таны яг тэр юм тансаг юм өөрийгөө авч аваа байдал хувцаслалт тий нэг гоё юм дээд зэрэглэлийн юм гоё мэдрэмжийг бол танаас авдаг. Таныг бол маш юм язгууртан хүн гэж бол барыг хардаг харагдаад энэ айгу гоё юм гоё үнэртэй гоё хувцалтай өөрийгөө маш гоё авч явдаг юм хүн гэж бол боддгийм байна. За дээр нь таныг маш юм оюунлаг ухаантай хүн гэж бол хардаг харагдаж байна. Гэхдээ таны яг нэг юм 100% өөрийгөө зориулж чадахгүй байдлыг чинь бол бас олж хардаг харагдаж байна. Яг хүнд 100%
зүр сэтгэлээ зориулах гэхээс илүүтэй за энэ хүн надад бас хариуд нь юу гэж чадах юм. Энэ хүн яг бас намайг над чиг харилж чадах уу гэдэг байдал дээр бас жоохон ингээд өөрийгөө хамгаалсан байдалтай байдгийг гэж нь харж байна. Тэрийг бол жоохон өөрчлөөсэй гэж бол хүсдэг юм байна. Тэгээд бол таныг бол яг ингээд маш их дэмждэг харагдаж байна. Амьдрал нь ингээд сайжраасай ингээд бүх зүйл нь бүтэмжтэй байгаасай гэж таны ингээд амьдралд хамгийн сайн сайхныг хүсэж өрөөдөг харагдаж байна. За тэгээ таныг бол бас яг маш юм гоё зөрөгтэй дээрэс нь өөрчлөлт нь маш юм бэлэн хүн гэж бол харддаг юм байна. Тэгээ таныг маш юм дайчин эмгтэй одоо нөгөө нэг юм бяцхан мөртлөө маш дайцсан. За эрэгтэй хүн байсан ч гэсэндээ тийм бяцхан юм игдүүтэй жижигхэн юм шиг мөртлөө яг ингээд айгуу тийм гаднаасаа нэг тийм амар мундаг юм шиг бүр амар нэг тийм сэтгэлийн хаттай юм шиг харагддаггүй юм хөрхи эрэг танхил юм шиг мөртлөө дотроо бол маш юм дайчин мундаг хүн шүү гэж бол бас харддаг юм байна. За тэгээд энэ харилцааныхаа ирээдүг юу гэж хардаг вэ гэхлээр бол маш эерэг үзрүүд гарч ирсэн. Энэ харилцаа бол яг би бинийгээ маш гоёор ингээд суппортлж тэг би биендээ тусдсан болж би биенийхээ яг энэ амьдралын зорилго руу ингээд хөтлөхөд бас дээрээс нь өөрсдийнхөө зүрх сэтгэлийн шарахыг ангаагаад харилцаа илүү гоё болгоход би бинийгээ яг гоё дэмнээ туслаад явахаар яг гоё юм гар нийлхэр хүн гэж бол хардаг. Дээрээс нь энэ харилцааг бол орчлон ертөнц маш их гоё ивээх баха гэж бол айгүй найддаг харагдаж байна. За тэгээ тань руу үйлдэл хийх үү гэхэд бол 100% тийм ээ. Тань руу үйлдэл хийнэ гэсэн юм гоё хариултаар энэ уншилгаа ингээд өндөрлөё. Тэгэхээр за энэ группийг сонгосон хүмүүс маань чамайг тэр хүн урам зориг тэр хүн өөртөө итгэлтэй болоод над руу үйлдэл хийн гэдэгт би итгэж байна гэд гоё аффирмашн хэлгээгээрээ. Тэр хүн зоригтой болоод өөрийнхөө эр зоригийг буцааж аваад над руу үйлдэл хийнэ гэдэгт бол би итгэж байгаа гэд гоё аффирмашн хэлгээгээрээ. За ингээд 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. За 3 дахь группийг маань хүмүүсийн хөзрийг сонгосон байх уучаар утга. За энэ группийг энэ хөзрийг сонгосон хүмүүс маань одоо группийнхаа энергийн шалгалт руу орцгоё. За energy checking ихнийхээ хүзрөөс авахлаа тайлбарлаад явъя. За одоогийн энерги нь бол жоохон юм бүтээ
хий гэсэн ирмэлзэл байгаа боловч яг ийм гараас нэг юм гарч ихгүй нэг л ийм хийгээ суухлаар төвлөрч ихгүй юм уу иймэрхүү байдалтай харагдаж байна. Бүтээлч энерги нь жоохон ингээд орж ирэхгүй байгаа ч юм уу жоохон ядралттай ч юм уу тий. Тэр нь юунаас улбаатай вэ гэхлээр бол танд бол яг ийм өөрчлөлтийн маш юм хэцүү үе бол ирсэн харагдаад байна. Энэ өөрчлөлт нь таныг бүр дахиж буцаад өмнөх хүн болох ямар ч боломжгүйгээр бүр нэлийн шал тэс ондоо хүн болох юм өөрчлөлт бол таны амьдралд ирж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт нь бол танд маш юм өвдөлттэй даван тулахад хэцүү байгаа. Гэхдээ та ямар ч байсан байгаль ихтэйгээ маш их холбогдож байгаа. Өөрийнхөө яг ийм гоё дэлхийн ертөнцтэйгээ ингэж холбогдож байгаа юм үндэс суурь чинь бол маш сайн харагдаж байна. Тийм болохоор ерөнхийдөө бол магадгүй таны энэ үндэс суурь байгаль ихтэйгээ холбогддог энэ мэдрэмжээс ч улбаатайгаар танд яг гоё юм өөрчлөлт ирэх цаг нь болсон харагдаж байна. Гэхдээ та яг энэ өвдөлттэй өөрчлөлт амьдралд чинь ирээд байгаа те яг ингээд айгүй хэцүү зүйлүүд гинт тохиолдоод байгаа энэ байдал бол танд яг ирээдүйдээ эргэлзэхэд бол жоохон хүрэж байгаа. Яна би ирээдүйдээ амжилттай байж чадах болов үгүй болов. Тэр нь ингээд миний бүтээлч энерги жоохон унаад байгаа учраас би ер нь яг хүсэж исэн хэмжээнд хүрч чадах болов үгүй болов гэдэг нэг жоохон юм эргэлзээг төрүүлсэн харагдаж байна. За тэгтээ та ямар ч үлээсээ өөрийнхөө зүгээс ямар нэгэн зүйл хийх гэж оролдож байгаа маш их хичээж байгаа гэж бол харагдаж байна. Яг ингээд нэг газараа бүгээд ингээд залхуураад байгаад байхаас илүүтэйгээр юмсыг бүтээхийг бол хүсэж байгаа, хичээж байгаа. За тэгээд дээрэс нь таны хувьд яг одоогийн ингээд нөхцөл байдлаа бол нэг амар ингээд гомдолтойгоор хүлээж авч байгаа гэхээсээ илүүтэйгээр дал дутхыг нь илүү ингээд ойлгох гэж хичээж байгаа. Надад яг иймэрхүү хэцүү зүйлс тохиолдоод ингээд миний энерги унтраад ингээд байгаа нь яг надад юуг ойлгох гэдэг юм яг миний амьдралын яг ямар юу юм бол дээрэс нь та энэ байгаль ихтэйг айгүй холбоотой байдаг учраас энэ байгаль их маань надад яг юуг ойлгох гэдэг юм болоо гэдэг байдлаар илүү гоё мутга учрыг хайсан иймэрхүү байдлаар ингэж хандж байгаа юм байна. Тэгээ таны одоогийн энерги чинь ингээд харахад бол та яг нэг зорьсон зүйлдээ бол маш юм тууштай байхыг бол хүсэж байгаа, хичээж байгаа. Яг одоогийн энерги чинь бол нэг зүйлээ бариад авах юм бол би яг эцсийн үзнэ гэсэн юм гоё энерги харагдаж байна. Гэхдээ яг тэр зүйлээ олохын тулд бол маш их юм эргэлзээ бол харагдаж байна. За энэ чинь болов тэрэн чинь болов маш ингээд таны хувьд маш юм урт хугацааны сонголт учраас энийг хийхэд бол жоох юм эргэлзээтэй байгаа бол харагдаж байна. Маш их бодож байгаа харагдаж байна. Тунгааж байгаа харагдаж байна. За одоо ингээд энэ энергийн шалгалт маань хэрвээ таарсан бол та зөв группээ сонгосон гэсэн үг. За тэгээд хэрвээ та зөв группээ сонгосон бол ингээд группийн онцлогыг үргэлжлүүлье. Буруу группээ сонгосон бол өөр группүүдийн энержи чекинг сонсоод үзээрэй. За одоо юу яа гол сэдв рүүгээ оръё. Харилцаа холбоогүй байгаа хүн яг одоо ямар энергитэй байна, ямар хүн нөхцөл байдалтай байгааг нь эхлээд харъя. За одоо харилцааныхын талаар бодол мэдрэмжийг харсан бол одоо таны талаар юу гэж боддог вэ гэдгийг харъя.
За энэ харилцааныхаа ирээдүгийг үз харж байгааг нь харъя. За тэгвэл одоо тань үйлдэл хийх үгүй юу гэдгийг харъя. За одоо ингээд гоё эхнээс нь тайлбарлаад явъя. За тэр хүний одоогийн энерги нь болохоор яг материал ордны энерги бол харагдаж байна. Ерөнхийдөө бол маш юм нэлээд материалист талдаа өөрийнхөө амбиц карьер дээр бол маш их одоо анхаарч байгаа. Тэрнээсээ бол маш их завгүй байгаа байдалтай харагдаж байна. Хөдөлмөрлөхөөс өөр аргагүй байдалд орсон ч юм уу тиймэрхүү байдалтай. Дээрээс нь уг нь бол тантай харилцаа нь айгүй гоё юм хөнгөн хөгжилтэй найз нөхөдийн хүрхэн харилцаатай байгаа боловч үе ерөнхийдөө жоохон энэ харилцаанд эргэлзээдж байгаа юм шиг гинт алга болоод байгаа юм энерги бол харагдаж байна. Гэхдээ бол яг юм гоё тантай хөгжилтэй цагийг өнгөрөөж байгаа тийм хүүхчиг дахиад ингээ хүүхчиг болоод ингээд гоё хинээ чанаагаад ингээд явж байгаа энэ энерги нь бол өөрт нь бол уг нь маш их таалагдж байгаа. Таны яг тийм хөгжилтэй хамтдаа хөгжилтэй байгаа байдал бол уг нь бол энэ хүнийг маш юм аз жаргалтай болгож байгаа. Яг тэр энэ ажил карьертэй яг хариуцлагаас нь айгүй гоё ингэж сэтгэл зүг нь сэтгэл санааг нь гоё ингээд чөлөөлж өгж байгаа тийм эрх чөлөөтэй байдлыг өгж байгаа юм гоё харагдаж байна. За тэгээ 10 11 гэдэг номерууд бол айгүй чухал тоо юм шиг харагдаж байна. За тэгээд энэ харилцааны талаар юу гэж боддог вэ гэхлээр бол энэ хүний хувьд бол эмэгтэй хүн гэдэг бол айгүй юм гоё эмэгтэй хүний талаарх бодол мэдрэмж нь айгүй гоё харагдаад байна. Ингээд эмэгтэй хүн бол өөрөө айгүй хүчирхээгээ эмэгтэй хүнийг айгүй ингэж хүндэлдэг учраас энэ харилцаанд ч гэсэндээ таныг маш их ингэж хүндэлж биширч харддаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо яг нэг харилцаа холбоогүй байгаа энэ байдал нь бол энэ хүнд бол маш хэцүү байгаа. Ганцаараа ерөөсөө ингээд амьдралыг даван туулахад айгүй хэцүү байна. Ганцаараа энэ амьдрал бол маш юм уйтгартай байна гэсэн юм мэдрэмж бол байна. Гэхдээ яг энэ харилцааныхаа төлөө хичээе гэхлээр маш их хичээж энэ уулын өргөл рүү гарахаа мэдж байгаа учраас ерөнхийдөө жоохон юм
ядарсан байдалтай бол харагдаж байна. Гэхдээ зүрх сэтгэлийнхаа дуудлагыг бол стил сонссоор байгаа. Зүрх сэтгэлээ бол ойлгож байгаа таны гэх мэдрэмж бол байгаагаа үнэхээр мэдж байгаа. Гэхдээ яг өөрийнхөө хувьд яг ингээд өөрчлөлт хийх бол айгүй хэцүү байгаа. Энэ зүрх сэтгэлээ дагах гэдэг энэ зүйлийг бол энэ хүн өмнө нь яг тэгж амар хийж байгаагүй ч юм уу. Тэгээ зүрх сэтгэлээ тандаа үүсгэжсэн бол энэ удаадаа бол энэ зүрх сэтгэлээ сонсохыг хүсэж байгаа. Гэхдээ яг шууд өөрчилж чадахгүй байгаа. Тийм болохоор магадгүй харилцаа холбоогүй байгаа ч магадгүй. Гэхдээ бол тань дээр эргэж ирэх нь бол үний юм аа. Тань дээр бол заавал би буцаж очин. Заавал би буцаад холбоо барина гэсэн энерги бол харагдаж байна. Харин өөрийнхөө яг тэр дотоод руу ороод яг ингээд энэ сэтгэл мэдрэмжийнхаа яг ингээд учрыг ойлгоод тий хамгийн гол нь ганцаараа би ингээд энэ амьдралыг туулахгүй юм биш тий. Өмнө нь бол магадгүй би ганцаараа л туулах юм байна гэдэг итгэл үнэмшилтэй байсан бол одоо болохоор би ганцаараа энэ амьдралыг туулахгүй юм биш тий. Гэт энэ талаараа ингээд яг өөртөө айгуу гоё ингээд ярилцаж эхэлж байгаа харагдаж байна. Дээрэс нь энэ хүн бол жоохон цаг хугацаанаас жоохон айдаг юм байна. Хожимдчихгүй дээ тий. Хоцорчихгүй дээ. Бүх зүйлээс хоцорчихгүй дээ. Би ингээд насаараа ганцаараа амьдрахаар болчихгүй дээ гэх юм уу. Ийм таныг бас алдахгүй бас айдас бол байгаа харагдаж байна. За дээр нь таны талаарх бодол мэдрэмжийг нь харахад бол за таныг бол жоох юм оюун ухаан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүгээр айгүйх юмд ханддаг гэж бол харддаг юм байна. Тэгээ дээр нь таныг маш юм үзэсгэлэнтэй, маш гоё хувцалдаг, маш өөрийг гоё цэвэрхэн цэмцгэр авч явдаг юм гоё тансаг юм гоё хүн юм байна гэж бол харддаг юм байна. За дээр нь таныг бол намайг нэг хүсэхгүй байгаа хаа. Намайг нэг амар ингэ таалахгүй байгаа гэсэн бас юм мэдрэмж бол байна. За дээрэс нь анхны сэтгэл бол маш гоё ингээд өнгөрчээ. Тэгээд анхны сэтгэлээ бол аягүй их бодож байна. Таны талаар анхны сэтгэл нь аягүй гоё байсан юм шиг байна. Тэр талаар бол жоохон санам дурсдаг харагдаж байна. За тэгээд таны ингээд нэг юм даруухан дүлгөөхөн юм шиг мөртлөө цаанаа маш гоё юм урдастай бас их санагддаг юм байна. Тэгээд бол таныг жоохон юм зөөлөн налархаа юм бууж өсөн гэхээс илүүтэйгээр шууд ингээд хүссэн зүйлээ гартаа ингээд авчдаг ийм шийдэмгийн ийм хүн гэж бол бас жоохон бодд юм байна. Тэгээ жоохон яаруу гэж бол боддог юм байна. За тэгээд амьдралын яг тэр нөгөө нэг санхүү ажил карьераа бүр амар тэгж чухалчилж үздэггүй хүн гэж бас боддог юм байна. За тэгээд энэ харилцааныхаа ирээдүг юу гэж боддог вэ гэд харахад болохоор маш гоё хүзрүүд гарч ирсэн. Ерөнхийдөө би бинтэйгээ ингээд амьдралыг үзэх үзэл амьдралыг туулах туршлага нь их ойролцоо учраас би бинийг маш гоё дэмжиж ойлгож ингэж хамтдаа амьдрч чадна гэж бол боддог юм байна. Гэхдээ бол яг юм нэг одоогийн байдлаар бол нэг юм би биэндээ яг ингээд нэг юм сүнсний холбоогоор юм холбогдсон холбоос нь яг ингээд тасарчгүй дээ гэдгээс бол жоох айдаг юм байна. Яг одоогийн нэг юм дотн байгаа мэдрэмж нь ингээд яванда багаар алуу болчихгүй дээ гэдгээс жоох айдаг. Гэхдээ яг юм мөрөөдчихсэн амьдрал нь бол яг мөн тантай бол яг ирээдүйд хамт амьдрах юм бол энэ бол миний хувьд бас 2 3 гэдэг тоо бол маш чухал бол харагдаж байна. Ер нь бол дандаа юм дараалсан тоонууд их харагдаад байна тий 10 11 2 3 гэд тий. Тэр бол та хоёр яг юм soulmate юм уу? Soulmate байх магадлал бас өндөр харагдаж байна. Тэгээ таныг бол яг өөрийнхөө тантай хамт амьдрах юм бол яг өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрнаа. Энэ бол яг миний мөрөөдөж байгаа амьдрал мөн гэж бол одоо бодож байгаа юм байна. За тэгээ тань руу үйлдэл хийх үү гэхэд бол 100% тийм ээ. Энэ хүн бол яг танд үнэхээр хайртай. Венус бол зүрхэн чакраг хариуцдаг гариг байгаа. Тэгэхээр Плуто бол бас ингээд өөрчлөлтийн гариг байгаа даа. Тэгэхээр энэ зүрх сэтгэлд нь бол та маш юм өөрчлөлтийг оруулж өгсөн болохоор энэ хүн бол тань руу заавал үйлдэл хийнэ гэсэн юм гоё хариулт гарч ирлээ. Тэгэхээр
За энэ группийг сонгосон хүмүүс маань хоёулаа яг гой мөрөөдөжсэн амьдралаа бий болгож чаднаа гэсэн гой аффирмашн илгээгээрээ хоёулаа энэ мөрөөдөжсэн амьдралаа бий болгож чаднаа гэсэн ийм гой аффирмашныг ийм гой хүчтэй аффирмашныг ингээд илгээгээрээ за тэгээд энэ удаагийн маань уншлага ингээд өндөрлөж байна. Намайг донешн хийгээд бас хувийн уншлага авдаг хүмүүстээ маш их баярлалаа. Бас энэ харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал бас хувийн уншлага авч болно шүү. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хайртай шүү. Баяртай.